Зах зээлд санхүүгийн оролцогч талууд гэж байдаг. Үүний нэг нь бидний хамгийн сайн мэдэх Монгол банк буюу Төв банк юм. Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөнд тэмдэгт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршиж байдаг. Энэхүү зорилтын хүрээнд Монгол банк нь мөнгөний бодлого болон төсвийн бодлогыг хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглан банкнуудын нөөц буюу нөөц мөнгийг зохих түвшинд байлгах зорилготой. Мөнгөний бодлогын шийдвэр нь хурдан боловч үр дүн удаан байдаг. Төсвийн бодлого нь иргэд аж ахуй нэгжүүдээс цуглуулдаг татварын орлогоор дамжуулан хэрэгждэг. Төсвийн бодлогын шийдвэр нь удаан боловч үр дүн нь хурдан байдаг. Бодлогын хүү гэдэг нь Төв банкнаас эдийн засгийн хурдыг тааруулахын тулд ашигладаг. Банкуудын зээл болон хадгаламжийн хүүг чиглүүлэгч жишг тоо юм. Барааны үн хэд өсвөл энэ хүүг нэмж мөнгөний урсгалыг хөмдөг бол эдийн засаг муудвал хүүг бууруулж зээлийг хямд болгох замаар зах зээлийг сэргээдэг. Арилжааны банкуд нь санхүүгийн зуучлагч бөгөөд хадгаламж эзэмшигчид хадгаламжийн хүүг олгож, зээлдэгч нараас зээлийн хүүг авч яадаг. Тиймээс банк нь мөнгөө хадгалуулж хүү авч байгаа иргэн, мөнгө зээлж хүү төлж байгаа бизнес хоёрыг холбодог хамгийн том түнш юм. Хүү гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үн бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардлыг хэлнэ. Арилжааны банкуд хадгаламжийн хүүг тогтоохдоо эдийн засгийн суурь хүчин зүйлсээр их усвэр үйл ажиллагааны зардлаа нэмж тооцдог.